Сайн байцгаана уу? Үнийг сонсч би танд өглөө өдөр орой минь. Манай бичлэг танд таалагддаг бол subscribe дарж биднийг дэмжээрэй. Бид өнөөдөр Reddit дээрх хуучин бараа худалдаж авах зартай холбоотой болсон явдлуудаас хүрэхээр бэлдлээ. Ингээд бүгдээрээ түүх рүүгээ орцгоё. Эхний түүх. Би хуучин бараа авахаасаа нэг их эмээгээд айгаад байдаг хүн биш л дээ. Facebook Marketplace, Lombard, хуучин барааны дэлгүүр гэд хямд мөртлөө хэрэгтэй зүйлс олж болдог болохоор байнга ухдаг байлаа. Тэр үед би шинэ байрлуугаа нүүх гэж байсан юм. Өрөөндөө тохирох буудан хайц суудал нэг зар шууд нүдэнд туссан. Хар саарл өнгийн цэвэрхэн бараг шинэ юм шиг харагдах том буудан. Үнэнд эндүү хэмд шинэ юм шиг мөртлөө бараг үнгүй шахам өгч байлаа. Зар оруулсан хүн яаралтай зарна гэж бичсэн байсан болохоор би шууд зурвас явуулсан. Эхэндээ бүх зүйл хэв юм байв. Тэр хүн энгийн асуултанд энгийн хариулт өгч байсан. Гэтэл удалгүй зурвасын өнгө аяс өөрчлөгдөж эхэлсэн. Өнөөдөр л аваарай. Орой ирээрээ. Ганцаараа ирвэл сайн. Байн яаруулсан зурвас. Би болгоомжлоод найзаа дагуулад явъя гэж бичтэл тэр хариулга болчихов. 10 минутын дараа ганцхан өгүүлбэр ирсэн. Олон хүн хэрэггүй. Би тэр үед их сонин нөхөр байна гэж бодсон ч буудан үнэхээр гой харагдаад байсан болохоор нэг их тоосонгүй. Эцэст нь найзтайгаа хамт очихоор шийдсэн. Оройн хаяг дээр нь очиход хотын захын хуучин орон сууц байлаа. Орцонд бараг гэрэлгүй. Шатны хонголд нь чийг үнэрсэн хаа нэгтээ ус туслах чимээ сонсогдно. 3 дугаар давхарт гарч хаалгыг тогшоход бараг тэр дээр монголгов. Хаалганы цаанд туранхай 40 гаруй насны эрэгтэй зогсож байлаа. Гэхдээ хамгийн түрүүнд миний анзаарсан зүйл бол тэр хүн над руу биш, шат руу байн харж байсан явдал. Яг л хин нэгэн араас дагаад ирчихсэн байх вэ гэж шалгаж байгаа мэт. Тэр биднийг дотгошоо уурсангүй, зүгээр л хаалгаа том монголгоод хурдан аваад явчих гэж хэлв. Дуун хитрхи яруу, хитрхи хүйтэн сонсогдсон. Бид гэрлүүн ордол дотор нь бараг тавилгагүй байлаа. Хоосон шахуу өрөөний голд тэр буудан ганцаараа байх нь бүр ч эвгүй. Буудан өөрөө бараг шин, тоосчгүй, цэвэрхэн, ямар ч үнэргүй. Харин байр нь өөрөө олон жил хүн амьдраагүй юм шиг чийг даасан муухай үнэртэй. Би гайхаад их цэвэрхэн юм аа гэж хэлсэн чинь тэр над руу шууд хүйтнээр хараад тийм ээ, доторх нь бүр цэвэрхэн. Би тоглож байна гэж бодоод инээсэн. Гэтэл тэр огт инээгээгүй. Нүдрүү минь их ширтээд зүгээр л аваад яв гэж дахин хэлв. Тэр мөчтөл буцаад гарах ёстой байсан байх. Гэхдээ үнэн хитрхи боломжийн. Бид мөнгөө өгөөд бууданг машинда ачаад явсан. Замдаа найз маань тэр ах нэг л сонирн байсан гэв. Би мөрөө хавчаад мансуурсан л байсан биз гэд тоогоогүй. Гэртээ ирээд буудангаа өргөж оруулж байтал нэг тал нь арай хүнд санагдав. Тэгээд өргөхөд дотроос нь юм өнхрөх бүдэг чимээ гарав. Би доод талыг нь тэмдрээд үзтэл нэг хэсгийн ойдлыг шинээр тавьсан юм шиг байлаа. Ягаад ч юм нуруу дагаад хүйт таав. Гэхдээ сониуд зандаа дийлээд хутга авч ойдлыг нь баг зэрэг задлав. Дотор нь том хар ууттай зүйл байсан. Эхэндээ мөнгө эсвэл үнэтэй зүйл нуусан байх гэж бодсон. Гэтэл уутыг нээхэд эмэгтэй хүний цүнх гарч ирэв. Дотор нь уруулын будаг, цэнэглэгч, усанд норж үрчээсэн жижиг дэвтэр, иргэний үнэмлэх гээд бас бус зүйл. Зураг дээрх эмэгтэй 20 гаруй настай харагдсан. Хамгийн доор нь дэлгэцэн цуурсан хууч утас байлаа. Найз маань шууд л цагдаа дууд гэж уурлав. Би ч эвгүүцээд утсыг хасааж үзлээ. Аз болж асав. Цэнэг нь 2%. Тэгээд хамгийн сүүлчийн бичлэгийг үзв. Эхэндээ юу ч харагдсангүй. Харанхуй. Зөвхөн амьсгалах чимээ. Хэсэг хугацааны дараа эмэгтэй хүний уйлах чимээ сонсогдов. Дараа нь сулхан хоолой. Намайг гаргаач. Цаанаас нь эрэгтэй хүний маш тайван дуу. Чимээгүй бай. Би тэр агшинд бичлэгийг зогсов.
Найз бит хоёр бие рүүгээ хараад юу ч хэлж чадсангүй. Тэгээд бичлэгийг үргэлжлүүлэн үзв. Тэгтэл бичлэг дээр хаалга тогших чимээ сонсогдов. Дараа нь эмэгтэй шивнэж байна. Тэр буцаад ирчихлээ. Би утсаа унгаах шахсан. Учир нь яг тэр мөчөд манай байрны хаалгыг хэн нэгэн тогссон. Яг адилхан хэмнэлээр. Найз маань над руу харлаа. Бид хоёул юу ч дуурсангүй. Дахиад тогшов. Энэ удаа арай чанга. Тэгээд хаалганы цаанаас маш сулхан хоолой. Будингаа шалгасан уу гэж асуулаа. Тэр мөчөд бид хоёулаа хөсчихсөн. Би хаалганы нүхээр харах зориг гаргасангүй. Харин найз маань аяарахнаар цагдаа дууд гэж шивнэв. Гар салгалаад утсаа арай гэж барьж байлаа. 911 руу залгав. Оператор хаяг асуухад хаалганы цаанаас хөлийн чимээ сонсогдов. Удаанаар чирсэн алхалт. Яг л хаалганы урд наашаа шаашаа алхаж орох боломж хайж байгаа мэт. Тэгээд нэг хүн маш намуухан инэв. Тэр инээдийг би одоо хүртэл мартдаггүй. Яг л биднийг айж байгааг мэдээд түүнээс таашаал авч байгаа юм шиг сонсогдсон. Цагдаа нар 15 минутын дараа ирсэн. Гэхдээ тэр 15 минут яг л бүтэн шүн шиг урт санагдсан. Хаалгыг онгоолгоод коридорыг шалгахад хинч байгаагүй. Гэвч манай хаалганы өмнө нэг зүйл үлдээчихсэн байсан. Жижигхэн хар түлхүүр. Яг буудан дотроос олцсон цүнхэнд байсан түлхүүртэй ижил. Цагдаа нар буудан утас цүнх бүгдийг нь аваад явсан. Нэг офицер иргэний үнэмлэхийг хараад царай нь өөрчлөгдөв. Тэгээд над руу хараад энэ эмэгтэй 8 сарын өмнө алга болсон гэж хэллээ. Миний гэз бацлах шиг л болов. Тэр орой бид мэдүүлэг өгсөн. Тэнд би тэр бичлэгийг дахиад үзсэн. Энэ удаа бүтнээр нь эмэгтэй маш харанхуй орчинд байлаа. Камерыг нүүрэндээ хит ойрхон барьсан. Тэр уйлж байснаа намайг буудан дотор хийчихсэн гэж хэлв. Дараа нь камер хөдөлж хэсэгхэн хугацаанд гаднах орчин харагдсан. Модон шал, шаргал гэрэл, нэг хар сарал буудан. Яг миний худалдаж авсан буудан. Би бараг бүүлчих шахсан. Тэгээд бичлэгийн төгсгөлд хаалга онгойж нэг эрэгтэй хүн орж ирээд "Чи дууга байсан бол арай удаан амьдрах байсан юм" гэж хэлээд дүрс тасрав. Маргааш нь цагдаа нар тэр байр руу очисон. Гэвч хоосон байв. Тавилахчгүй, хүн амьдарч байсан ямар ч шинж байхгүй. Хөршүүдээс нь асуухад нэг хөгшин эмэгтэй саяхан нэг залуу охин орсон. Гэхдээ гарч ирэхийг нь хараагүй гэж хэлсэн. Тэр өгүүлбэр одоо хүртэл толгооноос гардаггүй. 2 сарын дараа тэр хүнийг өөр мужаас баримчилсан. Өөр нэрээр дахин хуучин барааны зар оруулж байхад нь агуулгаас нь олон хүний бичиг баримт, гар утас, эмэгтэйчүүдийн цүнх зураг олдсон. Тэр хэрэгээ хүлээсэнгүй. Шүүхтэр ганц ч үг дуураагүй. Зөвхөн намайг хараад инээсэн. Яг тэр шүн хаалганы цаанаас сонсогдсон шигэ. Тэр цагаас хойш би хитрхи хямд үнэтэй тавилга харамгцаа алхасдаг болсон. Яад гэвэл заримдаа хамгийн хямдхан олз хамгийн үнэтэй зүйлийг чинь нэгдэг. 2 дугаар түүх. Би нэг хэсэг хуучин бараа авч дамалт зардаг болсон байв. Facebook Marketplace, Pawn Shop, Storage Account гэдэл хэмд юм олж аваад цэвэрлээд зарчихдаг. Тэгээд нэг өдөр Facebook дээр яаралтай агуулга суллана гэсэн зар харсан юм. Зураг нь нэг их тод биш байсан ч дотор нь электроник хөгжмийн хэрэгсэл, камер гэд үнэтэй байж магадгүй зүйлс харагдсан. Үнэн дэндүү хэмд би шууд битсэн. Зар оруулсан хүн өнөөдөр ирвэл бүгдийг нь хамт өгнө гэсэн. Байршил нь хотын захын хуучин агуулгын бүс байсан. Орой ажлаа тараад ганцаараа очсон. Одоо ботход тэр хамгийн том алдаа байсан. Тэнд очиход 30 гаруй насны 2 залуу байсан. Нэг нь их яриасаг, нөгөөг нь бараг юу ч дуурдаггүй. Тэд их яруу байсан. Бид нүүх гэж байгаа юм аа. Өнөөдөр л суллах ёстой гэд байн хэлээд байсан. Агуулга дотор маш олон зүйл байлаа. Гэхдээ нэг зүйл шууд анзаарагдсан.
Бараг бүх хайрцаган дээр эмэгтэй хүний нэр бичээстэй байсан. Хувцас, гоо сайхны хэрэгсэл, зурагнууд. Би ихчийн чи өмнөд үү гэж асуусан. Яриасаг залуун шууд тийм ээ гэж сэдвийг өөрчилсөн. Тэгээд би нэг жижиг төмөр хайрцаг олсон юм. Дотор нь 3 гар утас, олон сим карт, эмэгтэй хүмүүсийн иргэний үнэмлэх, банкны картууд. Тэр үед л надад үнэхээр эвгүй санагдсан. Би энэ юу вэ гэж асуухад дуугүй залуу над руу хараад наадхаа орхих гэсэн. Яг сүрдүүлж байгаа юм шиг. Би энийгээд заа гэв. Гэхдээ дотроо бүр айчсан байсан. Тэгээд гарах шалтак хайж эхэлсэн. Гэтэл яриасаг залуу кофе уучхад явал та гэд агуулгын халгыг хаачихсан. Тэр агшинд хамаг бие хүүт оргиод ирсэн. Яагад гэвэл хаалга хаагдах чимээ яг л түгжигдэж байгаа юм шиг сонсогдсон. Би шууд найз маань гадаа хүлээж байгаа гэд худлаа илчихсэн. Үнэн дээр би ганцаараа байсан. Тэр хоёр бие рүүгээ хараад хэсэг чимээгүй болсон. Тэгээд нөгөө дуугүй залуу тэгвэл яв гэсэн. Би юу ч аваагүй. Шууд гараад машин руугаа алхсан. Гэхдээ ардаас тэд гарч ирээгүй. Тэр нь бүр амир. Яг л цонхоор хараа зогсож байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Би гэртээ ирээд тэр агуулгын хаягийг Google дээр хайсан. Тэгтэл 6 сарын өмнө тэр хавьяас нэг эмэгтэй алга болсон тухай мэдээ гарч ирэв. Зургийг нь хараад хамаг би өшчихсөн. Учир нь агуулга дотор байсан зурагнууд дээр яг тэр эмэгтэй байсан. Би тэр дороо цагдаа руу залхсан. Маргааш нь тэд намайг дагуулад агуулга дээр очсон. Гэхдээ агуулга хоосон байв. Бүх юм нь алга. Яг хинч байгаагүй юм шиг цэвэрлчихсэн. Гэхдээ цагдаа нар нэг зүйл олсон. Буланд байсан том хөргөгчийн дотор талаас цусны муур гарч байв. Тэр үед л хэрэг үнэхээр ноцтой гэдгийг ойлгосон. Хэд хоногийн дараа мөрдөгч над руу залгасан. Тэр хоёр залуу хуурамч нэр ашиглаж байсан юм билээ. Marketplace дээр өөр хаягаар байнга зар тавьдаг. Хүмүүсийг ганцааранган дууддаг, заримыг нь дээрэмддэг, зарим эмэгтэйчүүд бүр сураггүй болсон байсан. Хамгийн аимшигтай нь би тэр өдөр найз маань гадаа байгаа гэж худлаа хэлээгүй бол юу болох байсан гэдгийг одоо хүртэл боддог. 3 дугаар түүх. Би шинэ дотор байранд ороод удаагүй байсан үе. Өрөө маань жижигхэн, бараг хоосон. Ор, ширээ, эвхдэг сандал гурвал байсан болохоор жаахан тогтчлох хэрэгтэй санагдаад second hand группүүдээр хисч эхэлсэн юм. Тэгээд Reddit-ийн local marketplace дээр нэг зар олж харлаа. Бүтэн өндөртэй тол, маш цэвэрхэн, яаралтай зарна. Үнэн хэтэрхий боломжийн. Зурган дээр бол бараг шинээрээ харагдаж байв. Зарж байгаа хүнийх нь username нь random та өсгөнүүд. Профайл зураггүй, аккаунт нь дөнгөж 2-7 хоногийн өмнө үүссэн. С ิ жигтэй харагдсан ч оюутны төсөв гэдэг чинь юм болгонд шүлтүр тавих боломж өгдөггүй шүү дээ. Мессеж бичтэл шууд хариу ирв. Орой 8 гээд ирээд авбал үнийг хямдруулж болно гэсэн байв. Хаяг нь миний байрнаас холгүй хуучин орон сууц. Би найзуудаасаа хамт явах уу гэж асуусан ч бүгд завгүй байлаа. Тэгээд ганцаараа явсан. Байрны гадна очиход гэрэлтүүлэг муу, орцны үүдний камерны шил нь хагарчихсан харагдсан. 6 давхарт гарч хаалга тогштол дунд иргэм насны эрэгтэй онгойлгов. Зар дээр эмэгтэй нэр байсан. Би жаахан гайхсан. Сайн байна уу? Тол авахар гэтэл тэр шууд л таслаад тийм ээ, тотгошоо ор. Нэг л тушаасан өнгөйстэй. Би босгон дээр нь хэсэг тэнэгэлцснээ эндээсээ үзчихээ гэв. Тэр хэсэг ширтэж байснаа хажуу тийшээ болоод толийг үүд рүү чирч авчирсан. Тол яг зураг дээрхтэйг адилхан. Гэхдээ ар талд нь хар маркераар жижигхэн тоо бичигдсэн байсан. 17. Юуны дугаар юм бол гэж бодсон ч асуугаагүй. Мөнгө өгөөд бушуухаа аваад гарсан. Лифт бууж байхад дээрээс хин нэгэн шатаар хурдан бууж яваа чимээ сонсогдсон. Гэвч хаалга нэгтгэхэд хинч байгаагүй. Өрөөндөө авчирч тавьсныхаа дараа анзаарав. Толны хүрээний дотор буланд нь маш жижиг хар цэг. Ойртуулаад харвал камерны линз шиг. Би ихэндээ гоёлын хадаас байх гэж бодсон.
Гэтэл ард талыг нь шалгахтал нэмгэн хар утасны тасархай байв. Тэр мөчөд нэг л эвгүй санагдсан. Гэхдээ ажилдаг камер байна гэж ботхоор арай л логихгүй. Хэн хуучин толон дотор камер суйрлуулах вэ дээ? Би тоолгүй орхисон. 2 хоногийн дараа Reddit дээрээс мессеж ирлээ. Нөгөө толь зарсан хүн. Толийг цонхны эсрэг талд тавьсан уу? Би хариулсангүй. Дахиад тэгж байж зөв харагддаг юм. Би бүр блоклчихлоо. 10 минутын дараа өөр аккаунтнаас мессеж ирэв. Хариулаач. Тэр шөнө анх удаа жаахан айсан. Яагаад гэвэл би толийг яг цонхны эсрэг талд тавьсан юм. Зар дээрх зурагнаас өөрөөр байрлуулсан. Тэгэхээр тэр яаж мэдсэн байх вэ? Маргааш нь хичээлээсээ эртэртэл өрөөний маань хаалга үл ялаг онгорхой байлаа. Би хаалгаа төгчөөд гарсан гэдэгтээ 100% итгэлтэй байсан. Дотор ороход юмс эмх цэгцтэй. Юу ч алга болоогүй. Гэхдээ толь 45 градус эргэчихсэн байв. Яг орыг маань харуулахаар. Би өөрөө хөдөлгөөгүй. Өрөөний найз маань тэр 7 хоног хөдөө явчихсан байсан. Өөр хин ч орох боломжгүй. Тэр үед л хүрээний доторх камер санаанд оров. Би шууд толны ард талыг онгойлгож үзэв. Хүрээний дотор жижиг төхөөрөмж наачсан байлаа. Цэнгэлдэг сим карттай. Би бүр хөшчихсөн. Цагдаад мэдэгдэхээс өмнө зарсан хүний хаягийг шалгахаар шийдэв. Тэр орой найзтайгаа хамт очлоо. 6 давхрын нэрийн байц өөрчлөгдсөн байв. Хөгшин эмэгтэй хаалгаа онгойлгоод энд толь зарсан хүн байхгүй гэв. Би зарыг үзүүлтэл зарай нь хувьс хийснэ. Та нар дотгошоор гэж өрөв. Тэр эмэгтэй 2 сарын өмнө байраа түрээслүүлж байсан ч түрээслэгч нь гинт алга болчихсон гэв. Явахдаа хайсан зүйлсийг нь цэвэрлж байхад өрөөнөөс нь олон толь жижиг камерууд өөрөөр охтын зурагтай хавцнууд олцсон гин. Цагдаад өгсөн жизнийг нь олоогүй. Би шууд нөгөө төхөөрөмжийг үзүүлтэл эмэгтэй нь царай цонхив. Яг энэ төхөөрөмж мөн гэв. Би тэр дорн цагдаад очсон. Төхөөрөмжийг шалгахад итгэвтэй байсан. Сүүлд мэдснээр байршил илгээдэг, ойр орчны аудио бичдэг байсан. Өөрөөр хэлбэл тэр хүн миний өрөө хаана байдаг, би хизээ орж гардгийг мэдэж байсан. Тэр орой би найзынхаа гэрт хонсон. Шөнө 2 цаг 13 минутанд. Мэдхгүй дугаараас дуудлага ирэв. Би аваагүй. Дараа нь voicemail. Эхэндээ чимээгүй. Тэгээд хаалганы бариул аажуухан эргүүлэх чимээ. Дараа нь эрэгтэй хүний намуухан хоолой. Чи өнөөдөр өрөөндөө алга байна. Тэр үед л би тэр хүн намайг үнэхээр ирж шалгасан гэдгийг ойлгосон. Маргааш нь дотор байрны хяналтын камерыг шүүтэл 1 цаг 47 минутанд малгай масктай нэг эрэгтэй миний өрөөний хаалганы урд 4 минут зогсож байгаад явсан байсан. Түүнийг хизээж олоогүй. Би тэр өдрөөс хойш секунд ханд юм авахдаа хизээж ганцаараа очдоггүй болсон. Тэгээд хамгийн гол нь хитрхи хэмт толинд одоо хүртэл итгэдэггүй. 4-р түүх. Би нэг удаа Reddit-ийн хуучин бараа худалдах бүлгээс зөөврийн компьютер авсан юм. Тэр үед дипломын ажлаа бичиж байсан болохоор компьютер надад зайлшгүй хэрэгтэй байлаа. Өөрийнх маань хуужирч өдөрт хэд хэд удаа унтарч асдаг болчихсон байсан. Шинийг авах мөнгө байгаагүй. Тэгээд орон нутгийн хуучин бараа зардаг бүлгийг ухаж байгаад нэг зар олсон юм. MacBook Air M2. Бараг л шинэрээ. Яралтай зарна. Үнэн хитрхи бага. Гэхдээ зар тавьсан хүний хаяг жинхэнэ юм шиг харагдаж байв. Олон жилийн өмнөөс ашиглаж байсан бүртгэл, хуучин нийтлэлүүд, бүр нохоотойгоо авахулсан зураг хүртэл байсан. Зурус бичтэл би одоо хотоос гарсан байна. Хэрвээ авмаар байвал хүргэл дээр явуулж болно. Эхлээд урьдчилгаа мөнгө шилжүүл гэсэн байв. Нилийн бодсны эцэс зөвшөөрсөн. Эрсдэлтэй санагдсан ч тэр үед хугацаа тулчихсан байлаа. Маргааш оройн илгээмж ирэв. Сав баглаа боодлон цэвэрхэн, дотор нь яг л зар дээрх компьютер. Асаагаад үзтэл бүх зүйл хэвэн. Цэнгээ барих чадвар сайн, системийн мэдээлэл нь ч таарч байлаа.
Би баярлаад үлдсэн мөнгөө шилжүүлв. Тэр хүн асуудал гарвал хизээд бичээрэй гэж хариулсан. Эхний 7 хоног ямар ч асуудалгүй өнгөрөв. Хурдан, цэвэрхэн ажиллана. Би дипломын ажлаа бараг дуусгах шахсан. Нэг шөнө номын сангаас оройдж ирээд компьютераа хасаад л дэлгэцэн дээр нэвтрэх хэсэг биш, хар дэвсгэр дээр цагаан үсэг гарч ирсэн. Систем шинжлэгдэж байна. Доор нь хэдэн хувь явж байлаа. Сонин санагдсан. Энэ төрлийн компьютерийн шинжилэл ер нь ингэж харагддаггүй. Гэхдээ унтрааж зүрхэлсэнгүй. 5 минутын дараа дахин асч хэвэн болсон. Би нэг их тоогоогүй. Тэр шөнө унтаж байтал өрөөний булангаас бүдгхэн гэрэл тусав. Сэрэд харуул компьютерийн камерын ногоон гэрэл асчихсан байлаа. Дэлгэц нь халттай. Тэгсэн мөртлөө гэрэл нь асчихсан. Би бушуугаа онгойлгож хүчээр унтраалаа. Өглөө асаахад бүх зүйл хэмээн. Би хайж үзтэл энэ төрлийн компьютерийн камер ажиллаж байвал гэрэл насдаг гин. Өөрөөр хэлбэл шөнөхийн нэгэн камер руу нэвтэрсэн гэсэн үг. Би цар тавьсан үнэлүүд зурвас бичлээ. Харсан, хариу алга. Дахиад юм бичв. Тэгтэл бүртгэл нь устчихсан байв. Тэр мөчөөс эхлээд эвгүй мэдрэмж төрж эхэлсэн. Маргааш нь хичээл дээрээ сууж байтал утсанд маань зурвас ирэв. Танихгүй дугаар. Өнөөдөр цэнхэр цамц өмссөн юм уу? Би яг цэнхэр цамц өмссөн байсан. Зүрх савлаад эргэн тойрноо харлаа. Хинч над руу харахгүй. Дараагийн зурвас. Номын сангийн 3 дугаар давхрын баруун цонхны дэргэж сууж байв. Би яг энэ суудал дээр сууж байсан. Би шууд босоод гарсан. Дугаар руу залгатал холбогдох боломжгүй. Тэр орой мэдээллийн технологийн чиглэлээр сурдаг найз дээрээ компьютер аваачив. Тэр 20 минут шалгасны эцэст чи үүнийг хаанаас авсан бэ гэв. Систем дотор алсаас удирдах зориулалттай нууц програм суулгачихсан байжээ. Компьютер асах болгон далд үйлдэлүүд ажиллаж эхэлдэг. Камер нэгдэх, микрофон ажиллах, дэлгэц бичиж авах, байршил дамжуулах. Маш мэргэжлийн түвшинд нуусан. Энгийн хэрэглэгч бараг олохгүй. Бид бүх мэдээллийг арилгах гэсэн боловч системийн үндсэн хэсэгт нь суулгагдчихсан байв. Өөрөөр хэлбэл зориуд. Тэгээд цагдаа тантахаас өмнө нэг зүйл шалгахаар шийдлээ. Илгээмж дээрх хаяг. Хүргэлтийн газраа шалгуултал илгээгчийн нэр, дугаар хоёулаа хурамч. Гэхдээ хяналтын камер дээр илгээмж өгсөн хүн бичигдсэн байв. Бичлэгийг үзэхэд би тэр хүнийг таньсан. Манай сургуулийн төгсөх ангийн ах. Намайг таньдаггүй байх гэж боддог байсан ч бид нэг клубт хамт явдаг байсан юм. Тэр намайг мэддэг байжээ. Цагдаа түүнийг барихад өрөөнөөс нь хэд хэдэн компьютер, камерын бичлэг хатгалсан хатуу диск, хуучин бараа зардаг олон хуурамч хаяг олдсон. Тэр хямд үнээр техник зарж хүмүүсийг татдаг. Дараа нь алсаас нэвтэрч камерыг нь үзэх, мэдээллүүдийг нь цуглуулах, заримдаа банкны мэдээллийг нь авах оролдлого хийдэг байсан. Гэхдээ хамгийн эвгүй нь миний компьютер дотор байсан хавтас. Дотор нь 47 зураг. Бүгд намайг компьютер ашиглаж байх үеих. Зарим нь шүн унтаж байхад. Өөрөөр хэлбэл камерыг далдуур ажилуулдаг байсан. Одоо хүртэл би компьютерийн камер дээр хар наалт наадаг. Хүмүүс заримдаа шоолж одоо үед хэн ингэдэг юм гэж асуудаг. Би энийгээд л өнгөрдөг. Учир нь тайлбарлахад хэцүү. Заримдаа шүн унтахын өмнө тэр ногоон гэрэл санаанд ордог. Тэгээд хамгийн амар нь тэр шүн камер ассан гэдгийг би сэрсэн болохоор л мэдсэн. Хэрвээ би сэрээгүй байсан бол хэдэн цаг хасаалттай байсан байхыг хэн ч мэдэхгүй. Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe-а дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүрт танд мэдэгдэл очих болно шүү. Баярлалаа.